Хоёрдугаар хэсэг. Бүхэл зүйлд тулгамдсан Юми Яруу санд руу алхана. Хэлбэж гисэн түүнд ганц үлдсэн хүн болох ээж дээрэн очих гэж сөөвлөөс хөнчөн орох автобусыг хөлөгтэй зэрэгтээд яг амжид суулаа. Үзэгдэл солигдоход Юми ээж дээрээ ирж хонсонд харагдана. Ээж нь түүнд амттай хоол хийж өгөхөөр босч явсны дараа өрөөнд үлдсэн Юмигийн утсанд маш их аваагүй дуудлага мессежүүд ирсэн байлаа. Тэрээр зүгээр л юуж бодохыг хүсэхгүйгээр бүгдийг нь устгаж орхино. Тэгээд Юми утаснасаа сэтгүүлчийн ангийн оюутан байсан Живоны дугаарыг олж харна. Залгаж үзтэл Живон хуучин дугаар дээрээ хിവэрэ байлаа. Ихэд хоногийн дараа удаан уулзалтаагүй хоёр уулзалтаж хоол идэцгэн сонин сайхнаа ярилцсан сууна. Живон сэтгүүлч болсон байх ба Юмигээс "Чи тэгээд энэ хугацаанд Америкт байж байгаад ирв үү? Ингээд бүр ирсэн үү?" гэж асуухад "Тиймээ, Америктаа сураад ирсэн. Тэгээд юунаас эхэлж хийхээ мэдтгүй" гэж Юми худлаа хариулна. Живон түүнд "Миний таньдаг нэг хүн гайгүй том сургалтын газар ажиллаулдаг юм. Чи тэнд цагаар багшлаад үзэх үү? Энэ зэргийн боловсралтай байхад чамайг шууд лавандаа" гэж Юмид ажил санал болгон туслав. Оройн Юми нөгөө ажлын анкетыг бүглэж байв. Боловсролын төвшин гэсэн хэсэгт сургууль төгсөөгүй Юмид бичих зүйл олдсонгүй. Бодол болон суусны эцэст гинт шийдэж хогийн саванд байсан Анагийн Америк дахь их сургуулийн гэрчлэгийг гаргаж ирэн анкета тэр чигээр нь Анагийн нэрээр бүглэж орхив. Маргааш нь нөгөө ажилдаа бичиг баримтаа өгөхөд "Ийм өндөр боловсралтай хүн манай сургалтын газрыг зорж ирнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байна" гэсэн ухааны юм ярьж Юмиг шууд л ажилд авчихв. Тэгээд Юми түрүүний ярилцсанд орохдоо өмссөн үнэтэй хувцас түрээсийн газар нь буцааж өгч байв. Тэгингээ өмнө нь Ана түнд бэлгэж байсан цагийг зархаар үзүүлв. Гэтэл худалдагч уг цагийг үзээд "Хэдэн жилийн өмнө ийм цаг нар хуурамчаар лувер гэд нэлээн л шууган дулаан болж байсан. Танд энэ цагийг өгсөн хүн уг нь мэдгэл ёстой доо. Жохон тиймхэн л хүн байж тээ" гэж хэлэв. Юми гэртээ ирсэн байх ба түүнд улсын бүртгэлийн газраас шуудан ирсэн байлаа. Уг шуудан дээр "Таны Юми гэснээр Ана руу солих хүсэл зөвшөөрөгдлөө" гэсэн утгатай байв. Маргааш нь Юми энэ тэнхийн маш олон сургалтын газруудын багш нартай уулзаж зөвлөгөө аван сууна. Тэгээд тэр багш нараас мэдэж авсан зөвлөгөөгөөрөө шинэ ажил дээрээ шавнартай багшилж байв. Үзэгдэл солигдоход Юми ээж дээрээ ирэх ба ээж нь түүнийг даанч таньсангүй. Ээжийг нь асарч байгаа ихч "Тэр одоо чамайг хинбэ гээл бодоод сууж байгаа. Чамайг санах гэж бараг 30 минут зарцуулах байх. Сүүлийн үед ой тогтоолт нь улмал муудаад байна" гэв. Нэг сайн мэдэн тэдний хувцсны газарт орон дахин төлөвлөлт хийгдэхэр болсон байх ба Юми үүнд гарын үсэг зурхаар ирсэн байлаа. Бас энэ ихчтэйгээ ярилцаж ээжигээ асрамжийн газар шилжүүлэхээр шийдэв. Маргааш нь Юмиг захирлан дуудуулж нэг хүнтэй танилцууллаа. Захирал нь "Чи энэ хүнийг таньж байна уу? Чамтай Америкт нэг сургууль сурж байсан чиний дээд курс" гэв. Тэгтэл Азар нөгөө дээд курсын их чинь "Намайг мэдэхгүй байхаа намайг төгссөний дараа илсэн байх" гэж хэлв. Тэгээд Юми "Би одоо ингээд хичээлтэй" гэд гараад явлаа. Үзэгдэл солигдоход Юми өөртөө брендийн хуучин хувцас авч байв. Юмигийн утас дугарж шавь нь маш баяртайгаар сургуультаа тэнцсэн гэдгээ хэлдэг. Энэ үзэгдлээс харахад Юми өөрөө ийм мэдрэмж авч үзээгүй болохоор түүний сэтгэл санаа нэг л сонирн болсон харагдана. 2012 он болж Юми Ана нэрээр багшилж амьдраад 2 жил болжээ. Ажлаа тараад нөгөө Америкт дээд курс нь байсан ихчтэй уулзна. Тэр их чинь Юмид "Их сургуулийн багшийн нэг оронтой байгаа. Чи багшилж үзэх бодол алгуу" гэв. Юми түүний саналыг хүлээж аван багшлахаар болов. Дүрс шилжихэд Юми хувцсны газарт оруулаад олсон мөнгөөрөө шинэ байранд орохоор байр үзэж байлаа. Тэгээд уг байрандаа сарын түрээсээр орохоор болов. Оройн Живонтой хамт уулзаж Живон түүнд сэтгүүлч болсон ч гэсэн ажлын байрандаа үнэхээр сэтгэл дундуур байдгаа бас Юмигийнх баян байнга гадаад явдаг болохоор түүнд нь атаархаж явдгаач хэлдэг. Тэгээд архиндаа согтсон Живоныг Юми гэрт нь хүргэж өгөөд явлаа. Дараа өдөр нь Юми хамт ажиллах их сургуулийн багш нартай хоолнд орж байв. Тэд бүгд л Юмиг магтан ярьцгааж байлаа. Цаг хугацаа ч өнгөрч 2013 он болжээ. Юми их сургуулийн багш болсон харагдана. "Сайн байцгаана уу? Намайг Ана гэдэг. Нэг улирлын турш та бүхэнд хичээл заах болно" гэж өөрийгөө танилцуулна. Оройн Юми сонин сэтгүүлээс судалгаа хийж сурсан зүйлээрээ өглөөнөө нь хичээлээ заадаг байлаа. Завсарсны дараа цайны цагаараа нэгэн багштай хооллонгоо юм ярин сууна. Уг багш Юмид "Ана профессороо та хараахан гэрлээгүй байгаа биз дээ. Чэ Жиюн гэд IT-ийн инженер захирал байгаа. Та түүнтэй танилцаад үзэх үү? Гэрлэх хүн хайж байгаа юм л та" гэж нэгэн залууг санал болгов. Оройн Юми IT-ийн компани Чэ Жиюны тухай интернетээс хайж үзээд нэлээд хөрөнгөтэй нөлөө бүхий хүн болохыг олж мэддэг. Тэгээд жихүүнтэй танилцахаар уулзалт товсон байлаа.
Тухайн залуугийн ярианы өнгнөөс үзэхэд жоохон онгиройдөө бас нууцлаг санагдана. Юми өөрийгөө гэрлэлтэнд нэх яарахгүй байгаагаа хэлтэл тэгвэл хоёулаа яг 3 удаа уулзаад үзье. Тэгээд гэрлэхгүйгээ чи шийд гэж хэлэв. Уг уулзалтын дараа Юми Живонтай уулзаж IT-ийн компани жихүүний тухай мэдхүү гэж асууна. Живон сэтгүүлч болохоор иймэрхүү хүмүүсийн тухай сайн мэдэж таарч түүний ярианаас үзэхэд жихүүнтэй уулзаж болохоор санагдана. Үүний дараа Юми жихүүнтэй уулзаж цагийг хөвгчлөлтөй өнгөрөөж харагдана. Үзэгдэл шилжихэд Юми асрамжийн газарт ээж дээрээ ирсэн байлаа. Ээж нь Юмид "Би чиний тухай зүүдэлсэн. Миний зүүдэнд чи маш гунигтай харагдаж байсан. Тэгээд маш их уйлаад л байсан. Зөндөө уйлсан. Яагаад уйлсан бэ?" гэж асуув. Юми үүнийг сонсоод жоохон эвгүй болж ээждээ уух зүйлийг өгөөд яв. Энэ явдлаас хойш 2015 он болж тэр хоёр эцэг эхээ танилцуулж хурмын тухай ярилцгааж байв. Харин Юми энэ хоёр хүнийг эцэг эхийнхээ дүрт тоглоулан хөсөж бас л тэднийг хуурж байлаа. Тухайн уулзалтын дараа Юми тэдний хөлсийг өгч дараагийн удаа гаднах өнгө төрхөндөө илүү анхаараарай. Хуурамч гэдэг чинь мэдэгдээд байна гэсэн утгатай зүйл ярив. Тэгээд тэдний хурмын өдөр болж бүхэл бүсгүйчүүдийн мөрөөддөг шиг хамгийн тансаг дээд зэрэглэлийн хурмыг тэмдэглэв. Хурмын сүүлээр тэд дурсгалт 6 татуулж байлаа. Тэгээд жихүүн болон аав нь нэгэн хүүхдийг дуудаж авчран хамт 6 даруулв. Уг нөхцөл байдлаас үзэхэд энэ хүү жихүүний нууц хүү шиг мэдрэмжийг төрүүлж орхино. Солонгосын нөлөө бүхий хүний эхнэр болсон Юми хэдэн 10 саяар үнэлэгдэх байранд амьдран гэрийн үйлчлэгчтэй болсон байлаа. Үйлчлэгч эзэгтэй таны хурмын зургийг хаана өлгөх вэ гэхэд гутамшигтай ийм зураг хэрэггүй далд хий гэв. Лифт онгоохот Юми өөрийн мөрөөдөж байсан баян амьдралдаа амьдарч хүсдэг байсан брендийн гутал хувцаа зүгээр л өдөр тутам шиг өмсөж ганган цагаан бенз хөлөвлөн давхин одно. Жихүүн Юмиг ажлын уулзалтаараа хамт дагуулan ирсэн байлаа. Тэгээд тэдний ярианаас жихүүн ус төрд өрсөлдөх гэж байгааг мэдэж авдаг. Цаг хугацаач явахын хэрээр 2016 он болж Юмид одоо дутуу зүйл байхгүй болжээ. Баян нөхөртэй хөөрхөн залуухан профессор багшийг бүгд л дуртаяа бишрэн харцгаана. Дээд зэрэглэлийн уулзалт цуглаанд хүртэл түүний тухай дурдахгүй байхын аргагүй байлаа. Үүний дараа Юми Живонтой хоол идэн сууж байлаа. Юми Живонд нөхөр маань улс төр гэж гүйгээд уулзах цаг зав бараг байдаггүй. Яг үннийг хэлэхэд би түүнийг улс төрдөл орохгүй байгаасаа гэж боддог гэв. Живон яагаад гэхэд бүх хүмүүс бидний тухай мэддэг болчвол хэцүү гэв. Тэгээд зөөгч тэдэнд 350 мянган воны десерт авчирч өгөв. Үүнийг харсан Живон ихэд гайхан ийм үнэтэй юм идэхэд үнэхээр хайран юм а гэж хэлв. Үзэгдэл солигдоход жихүүн улс төрд хүч үзэж байгаагаа холбогдуулан сурагчдад тэтгэлэг олгон зарлаж байв. Тэгээд тэтгэлэгт хамрагдсан сурагчдын төлөөллөөс нэгэн сонсголгүй охин гарч ирж үг хэлэх ёстой байлаа. Гэтэл тэр охины дохионы хэлийг орчуулах ээж нь ирсэнгүй. Юми уг асуудлыг сонсоод би нэг хийгээд үзье гэж хэлээд охинд туслахаар очино. Гэтэл охин үг хэлхээсээ сандран гинт зогсоно. Юми түүнд хандан "Зүгээрээ энд чи бит хоёроос өөр хинч дохионы хэл мэдэхгүй. Тийм болохоор буруу зүйл хэлчих вэ гэж айх шаардлагагүй" гэж охиныг зоригжуулна. Охин Юмигийн ачаар амжилттай үгээ хэлдэг. Уг дүр зураглалыг харсан жихүүний толгойд нэгэн зүйл бодогдно гэлтэй. Гэхдээ ашиг сонирхлын талаараа үйл ажиллагаач дуусч Юми гэртээ ирсэн байлаа. Тэр машинаасаа буун лифт рүү алхана. Лифтний 23 давхар дээр дараад байж байтал гинэт лифт онгойн жинхэнэ анаа дүрээрэн ороод ирж гин. Булавч бултай нь даравч далтай нь гэдэг шиг Юми нүрээ хаашаа нухаа мэдэхгүй байж ядна. Гэтэл нэг зүйлийг анзаарсан Ана түүнийг таньж "Чи Юми мөн биз дээ" гэж хэлв. Хэцүү нөхцөлд орсон Юми яахаа мэдэхгүй хий дэмийл хөшиж орхилоо. За тэгээд энэ хүртэл киноны маань 2 дугаар анги байлаа. Дараагийн ангийг яриулахыг хүсвэл лайк, subscribe итгэхдээ дараарай. Баяртай үзэгчдээ.